За, сэтгэл зүйн зөвлөгөө авах гэж хүмүүс мэдээж маш олон шалтгаан, зорилгын үүднээс ирж байгаа. Гэхдээ ихэнх нь болвол өөрсдөө ойлгох гэж, өөрийгөө таньж мэдэх гэж, за сэтгэлийн нэг юм амар амгаланг олох гэж тийм ээ. Эсвэл яг одооддоо өнөөдрийнхөө тулгамдсан асуудлуудаа хариулт шийдэл олох гэж бол ирдэг болов уу? Гэтэл яг тэр таны одоо сэтгэлийн амар амгаланг эвдээд байгаа, таны сэтгэлийг тогтворгүй байлгаад байгаа, нойргодүүлээд байгаа тийм ээ. Эсвэл харилцаанууд дээр ингээд асуудал үүсээд байгаагийн гол цааш шалтгаан нь хөвчлэн юу байдаг вэ гэхээр трама буюу одоо энэ сэтгэл зүйн гэмтэл байдаг шүү. Хүний ингээд амьдралд тийм ээ олон жилийн өмнө ч юм уу ямар нэг юм одоо цочирдуулсан, айдас давтуулсан жишээ нь үйл явдал боллоо гэж бодоход тэр хизээч тэндээ өнгөрсөндөө үлддэггүй. Эсвэл одоо таны дурсамжинд ч юм уу ой санамжиндаа үлддэггүй юм байна л да. Тэр одоо цочирдсан, айсан тэр бие сэтгэлтэй хүн 10, 20, 30, 40 жил ч гэсэн ингээ гатцсан явж болдог. Хэрэв үнэхээр тэр гэмтлийг одоо онилсон эмчилгээ авч тэр гэмтлээ эдгэхгүй болвол хүн тэгээ гацчдаг тэр төлөвтөө. Тийм ч учраас яг энэ сэтгэл зүйн гэмтэл маань яадаг вэ гэхээр таны өнөөдөр тийм ээ өнөөдрийн шийдвэр гаргалтуудад, таны харах өнцөгт, таны бодолд, таны үйлдэлд мөн одоо харилцаануудад ингээд нэг үл үзэгдэх гар идэх шиг те ингээд нөлөөлөд явж идэг. Тийм учраас оншилгоо болон за мөн яг трамад чиглэсэн, трамаг онилсон ийм сэтгэл зүйн тусгай заслын үйлчилгээнүүд бол авахыг зөвлөдөг. Үүнийг trauma informed therapy гэж нэрлэдэг. За тэгээд ийм яг онилсон эмчилгээнүүд авахгүй болвол яадаг вэ гэхээр хичнээн сайхан та ном уншаад, хичнээн олон одоо подкаст сонсоод, хичнээн олон сэтгэл зүйчдэр очоод ерөөсөө үр дүн гардаггүй. Урт хугацаанд бол ингээд ямар ч үр дүнгүй байгаад байдаг шүү. Тийм учраас энэ гэмтэл буюу сэтгэл зүйн травманы талаар ойлголтоо одоо ингэж баттгах нь бол их чухал. За тэгээд дараагийнхаа бичлэгээр би яг энэ гэмтлийн талаар за мөн эмчилгээнүүдийн талаар дурдж ярья.